За яцгаан мэндэн. За Хятадаас буюу Табо, Пендуогоос миний хувьд яг аваад болон дараа нь ингээ харамсаагүй байнга хэрэгжилж байгаа тийм 5 зүйлсээ ярилцъя гэж шийдлээ. За тэгээд хамгийн ихнийхт нь бичлэгтээ би зориулж юм олон төрлийн гэрэл авсан. Одоо энэ хажуу тал дээр харагдж байгаачлан ийм том гэрэл байгаа. Нөгөөх нь болохоор зүгээр ийм суурин ширээний гэрэл байгаа. Тэгээд нөгөөх нь харагдж байгаа нь болохоор тэр урт ийм цэнхэр болон тэр өөр өнгөр асдаг. Тэгтээ би цэнхэртэй нь байнга тавьчихдаг. Энэ гэрлүүдийг ашиглаж байгаа. Яг гоо энэ гэрэл авахтай нэг анхаарах зүйл нь миний хувьд хитрхи жижиг бас хэмжээг нь анхаарах ихтэй санагдсан. Тэгэхгүй болохоор яг зурган дээр хишгэ биш зарим дэлгүүрүүд нөгөө хэмжээгээ тавиагүй байдаг. Тэгэхэд хэмжээ нь жижиг товмын сайн харж ээж зөвхөн сонгож захиалахгүй бол жижиг гэрэл ирэх магадaltaйсэн. Би нэг юм нөгөө юм бөөрхий гэрэл өгдөө шүү дээ. Тийм гэрэл авсан чинь юм том ирэх юм бол юм жижигхэн юм гэрэл ирсэн. Тэгээд тэрийг ашиглаагүй. Тэгээд сүүлд энэ бичлэгэндээ харагдаж байгаас л юм том ерөнхийдөө юм бүхэлдээ гэрэлтэй юм гэрэл. Одоо энэ миний талаас тусч байгаа энэ гэрлийг яг захиалж авахтаа би яг хэмжээг нь харж байгаа томыг авсан. Энэ бас өөрөө юм суурьтай ирдэг. Би тэгтээ ингээ ширээн дээр зүгээр тавьчихсан байгаа. Тэгээ нөгөөд нь болохоор тэр цэнхэр гэрэл болохоор бас юм босоо ч юм уу хэвтэг айдлангаад тавьж болдог. Тэгээд гэрэл нь болохоор RPG буюу олон өнгөөр хасдаг. Энэ цагаан нь болохоор шар, цагаан, шаргал, цагаан ч юм уу юм 3 өнгөөр хасдаг. Тэр болохоор олон өнгөөр хасдаг гэрэл байгаа. Тэгээд түрүүний бичлэгтээ харуулсан ширээний гэрэл болохоор бас энэ том цагаантай адилхан 3 өнгөөр хасдаг. Бага тийм анхаарах зүйл нь мэдээж хэмжээ. Тэгээд тийм хэмжээ дээр анхаарсан багт юм олон доо. За тэгээ хоёрдугаарт утасны цэнэглэгч. Би өөрөө нөгөө амар олон төрлийн юм ашигладаг болохоор надад энэ цэнэглэгч хэрэг болсон. Юу цэнгэлдэг гэхээр би цагаа цэнгэлж байгаа, уцаа цэнгэлж байгаа, чихвчээ цэнгэлж байгаа. Тэгээд Kindle-аас цэнгэлж байгаа. Энэ нөгөөрөө цагных Type-C тэгээд Android, iPhone гэдэг юм 4 оролттой юм цэнгэлэгч байсан. Тэгээд энэ их яг нэг сул тал нь гэвэл нөгөө мэдээлэл дамжуулахыг камерууд утсаараа дамжуулахаар утасны нөгөө нэг зураг хэсэг нь орж ирэхгүй гэх юм уу, фолдер нь уншихгүй зүгээр цэнгэлэх зорилттой. Тийм болохоор утсаа байн ком залгаж юм авдаг бол нөгөө нэг дамжуулах боломжтой тийм хүчин чадалтай USB тусад нь авч хэрэгэлдэг. Нэг сул тал нь тэр. Тэгтээ байнга ашигладаг би энийг. За тэгээд гурав дахь нь гэвэл имжлэгтэй харагдж байгааслын нөшиг. Би тэр нөгөө энэ өрөөг ингээд юм хэд тоглохыг 2 хуваагаад шкаф тавьснаа ингээд шкафны хараар ингээд хөшиг ингээд тэр чигт нь хөшигний замыг татцсан. Тэнгүүд яг битэр энд юм хийгээд сунгууд эсвэл өглөө мөглөөш тусангууд ингээд охин ингээд сэрчээдсэн байхгүй гэрэлд. Тэнгүүд би ингээд бичлэгээ сунгууд ингээд охин сэрээд байхаар нь юм хөшиг татаад бас давхар шкаф тавьад ерөөдөө юм өрөө шиг юм тусгалт хийгээд тавьцээ. Тэгин хөшиг айгүй таалагдсан. Дөрөвт болох Comni Pad маань яг компьютер ланч юм уу компьютерийн газруудаас авахаас илүү үзэж байгаад ингээд давхар яг зураг шиг ирсэн. Тийм болохоор бид ингээд нэг пад авсан сайн бичлэгэн дээр харагдж байгаа шлэн тий. Энд доор гарч ийнө хаана гарч байна. Тий. Пад маань ерөөдөө 20,000-аар нэг нь 20,000-аар ирсэн санагдаад байна. 5 дугаарт нь хүүхдийн сандал буюу манай хүүхд яг нөгөө сууж хоол иддэг сандал захиалсан. Тэгээ энэ маань өөрөө бас ингээд тэр хоёр давхраас ингээд салгаад доороо ингээд зүгээр сандал шиг болгоод ширээ болгоод ингээд тоолох зорилттой байлээ. Том болоод ирэхээр тэгэхээр тэр их бас зүгээр санагдсан. За тэгээ ерөнхийдөө анхаарах зүйл маань та болон Пендуогоос Хятад бараа захиалахтаа анхаарах зүйл маань нэг бол тухайн авах байгаа зүйлийнхаа хэмжээг яг юм сайн нарийн. Одоо ингээд мэдээж аппликейшн руу оронгууд юм олон сонголт өгдөө штэ. Авах байгаа бараа маань тэдрээсээ сайн уншиж байгааг зөвийн сонгохгүй бол зарим хүмүүсийн буруугийн сонгоод над чиг жижиг гэрэл хийх ч юм те. Тийм их асуудал гарсан. Хоёрдугаар яг бас тэр зурган дээр хишгэ биш байдаг юм сонголтуудын дарангууд өөр өөрөдөг болохоор сайн сонголтуудыг харах хэрэгтэй. Тэгээд бас нэг гоё юм нь дутуу юм уу
бараанууд нь яг ирэх ёстой юмнууд нь зарим нь дутуу ирдэг. Эсвэл аяг ч юм уу тийм юм ирэнгүүд хагарахаа их тал байдаг. Тэнгүүд дэлгүүртэйгээ холбогдоод ингээд энэ бараа маань дутуу байна. Эсвэл энэ аяг маань хагарахаа байна ингээд зургийн дараад явуулангууд үүд араас нь дахиж нөгч явуулдаг. Гэхдээ нэг сул тал нь каргоныхаа мөнгөийг тагсчихвол гэсэн үг. Нэмэлт 3000 ч юм уу те. Тухайн каргоноос шалтгаалаад. За тийм байна. Тэгээд дараагийн бичлэгээр болохоор Хятадаас аваад харамссан буюу бити аваарай гэсэн тийм 5 зүйлийн бичлэгийнэ. За тэр бичлэг хүртэл баяр та. Peace.